За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргье. За би өнөөдрийнхөө зочинтой лайваараа баско коучийг урьсан байгаа. За баско коуч манай топ коуч академик трама коучер төгссөн коуч байгаа. Тэгээд за юуны төрөнд битээр яриагаа өргөж товчхон өөрсдөө танилцуулаад тэгээ үндсэн ярианыхаа сэдв рүү орно. За намайг Бямба гэдэг. Та бүхэндээ би Америк нэгдсэн улсын Чикаго хотоос мэдчилж байна. Тэгээ би Америк нэгдсэн улсад ирээд одоо 20 гаруй жил амьдарч байна. За би санхүү эдийн засгийн бакалавр зэрэгтэй. Энд ирээд бизнесийн удирдлагын зэрэгээр магистрийн зэрэг хамгаалсан. Тэгээ Нара Томсон багшийнхаа үүсгэн байгуулсан Top Coaching Academic Midlife Empowerment Coach төгссөн coach school байна. Тэгээ одоо коучийнхаа үйл ажиллагаа хийгээ явж байгаа. За баско коуч та өөрийнхөө бидний найзад өөрийнхөө танилцуулаа. Тэгээ хоёулаа өнөөдрийн нандин сэдв болох их хүрийн холбоо гэдэг сэдвээр битээр ярилцах болно. За баярлалаа баско коуч. За баярлалаа. Өнөөдрийнхөө лайв дурд оруулж байгаа Бямба коучтой баярлалаа. Намайг Басан Нуруу гэдэг. За би бол Улаанбаатар хотоос та бүхэнтэйгээ мэдчилж байна. 4 хүүхдийн ээж. За миний анхны мэргэжил бол багш мэргэжилтэй бизнесийн салбарт ажилласан туршлагатай. За ер нь бол сүүлийн үед бас хувь хүнийхээ хөгжилд анхаарал Нара Томсон багшийнхаа үүсгэн байгуулсан Top Coaching Academy энэ жил Тарама коуч гэсэн нарийн мэргэжлэр суралцаж төгссөн байгаа. За яг Тарама дотроо бол би өөрөө элийн шарах ба насны шархан дээр төлхөө ажиллаж байна. Одоо бол ганцаарчсан коучинг өгөөд явж байгаа бүсгүй байна. За баярлалаа баско коуч. Яс цаашаа групп руугээ шеэрлэх гэсэн чинь яажлаа. За баско коуч дээр маань өнөөдрийнхөө лайваар болвол их хүрийн холбоо гэсэн гарчиг тавьсан байгаа. Энэ бол нэлээд нандин гарчиг, нэлээд бас бид бүхэн одоо тэр тусмаа монголчуудад маань нэлээд эмзэг тусдаг бас сэдвийн талаар өнөөдөр битээр ярилцсан гэж бодож байна. Тэгэхээр та бүхэнд би одоо яриагаа энэ лайва эхлэхээс өмнө бас нэг жоохон анхааруулад хэлчихье. Хэрвээ та бүхэнд минь битээрийн яриа эмзэглүүлээд тий жоохон хэцүүхэн тусах юм бол бас нэг жоохон одоо хүлээцтэй хандаад сонсоод үзээрэй гэж хүсмээр байна. За бүр хэцүү бол хамаагүй та бүхэн баг битээ үзээрэй тий. Энэ бол таны сонголт шүү. За тэгээд баско коучээс эхэлье. За энэ одоо тий хамгийн түрүүнд би баско коучгээ яагаад одоо тий энэ trauma коуч болсон бэ? Тэр тусмаа баско коуч мөн бол эхийн ширхгийн талаар төлхөө ярьдаг коуч байгаа. За тэгээд энэ талаар хоёлаа яриагаа эхлэе гэж бодсон. Тэгээ хоёлаа яриа руугаа орно. Баярлалаа баско коуч. За энэ яг мэргэжлийг сонгосон бэ гэхээр энэ ерөөсөө л миний нөгөө багнаас миний амьдрал руу яг энэ ништа мэн гэж нийлдэг. Яг энэ нэг тийм хэцүү байх үедээ бол би бас дунд насандаа яриад нэг жоохон тийм гатаад ер нь бол яхаа мэдэхгүй ингээл үе бас нэг уур нь ингээл гинт ингэж дэлбэрж гарч ирдэг бүсгүй байлаа. Тэгээд шархныхаа хичээлд суугаад за ингээд цаашдаа би ингээд шатраас нь сургалтанд суугаад үргэлжлүүлээд яг суралцахаар явсан. Гэхдээ яг ингээд надтай адилхан ийм амьдралыг туулсан тийм магадгүй надаас хэцүүж байж магадгүй. Эсвэл нь бүр арай харьцангуй гайгүй. Тэгэл нэг сэтгэл дотор нэг тиймхэн явж идэг хүмүүст ер нь туслая гэдэг байдлаар би энэ мэргэжлийг сонгосон. Яагаад сонгосон бэ гэхээр би өөрөө нөгөө бага насндаа ээжтэй орхигдсон. Эхний хамааралтай гэр бүлд ингэж өссөн. Тэгэхээр энэ маань ерөөсөө л миний нөгөө ямар хүн хэцүү зүйл ингэж туулж өнгөрүүлсэн бэ гэдг нь ингээд баг нөгөө хэлэхээр ингэж тодорхой болох бах. Гэхдээ энэ байдлыгаа би яг 7хан настай байхдаа ээжтэй орхигдож үлдээд салалт гэдэг зүйлээр ороод ингээд өсвөр нас ингээл бидний нэг ажил амьдрал дээр байж гисэн энэ зүйл маань айгүй сайхан болчихсноо гинт дунд насандаа ирсэн чинь нэг л тийм хэцүү эмхтэй болсон. Тэгээ энэний маань цаана ерөөсөө л энэ драма гэдэг зүйл ингээ байж идэм байна. Тэгээд энийг ингээ бүгдээрээ ерөөсөө л байгаагаар ингэж хүлээж авч шарах гэдэг зүйлийг ойлгохгүй бол яг л бид нар нэг 7 настай ингээд үлдсэн ингээд уйлцсан цөхөрцөн хүлээцэн нэг тийм байдалтай энэ амьдрал маань яг л ингээд одоо ингэж өнөөдрийн өнцгөөс харангуй ерөөсөө л энэ байдал маань үргэлжлээд явсан байгаа байхгүй юу. Тэгээд одоо л нэг ингэж өөрийгөө ойлгож ухаарч тэгээд нэг сэхэл авах болчоод одоо ингээд бас яг энэ дээрээ тулгуурлаад бас миний хувьд те ингээд хэцүү байсан зүйл маань ингээд бусдад бас
нэмэр тус болох юм болов сэтгэлийг нь онгойлгоход юм болох юм болов гэдэг үндснээс л энэ мэргэжлийг сонгосон байгаа. За баярлалаа Баско коуч. Яг аргуу тэгдэг бид бүхэн одоо энэ манай Нара Томсон багшийн маань үүсгэн байгуулсан тоо коучны Актемаас төгсөж байгаа коучуд маань ингээд яг өөр дээрээ тулгарсан асуудлуудаа шийдээд тэгээд тэрнийгээрээ бусад одоо яг адилхан асуудал тийм үү тийм зүйл тулгарч яваа хүмүүс туслах гэж энэ одоо мэргэжлийг ихэнх хүмүүс маань сонгосон байдаг. Тэгээд Баско коуч маань хэллээ те өөрөө ямар анхны одоо эцэг эхийн дээр саралтаас 7 настай үлдээд тэгээд тэр зүйлүүдийг мэдэрч эхэлсэн ингээ хэллээ. За тэгэхээр би бол яг ингэж бодож байна. Одоо хүн гэдэг одоо манай багш маань амтан гэж хэлдэг дээ. Амтан л да бид чинь бас амны хамгийн одоо одоо урт удаан хугацаанд ингээд эхээсээ одоо эцэг эхээсээ хамааралтай байдаг юм байлээ. За тэрний өгж байгаа юм гэхээр одоо эхийн хөвлөд бүрэлдэх цагаасаа л ахгуулаад одоо бүр 25 нас хүртлээ гэж байгаа шүү. Энэ одоо эн чинь бол зүгээр гаргаж ирсэн тоо биш. Эн чинь бүр шинжлэх ухаанаа батлагдаад гараад ирсэн тоо байгаа шүү дээ. Тэгээж ингэж нөгөө эхээсээ одоо төрж гараад хүүхэд багнаас өсвөрнаас одоо энэ одоо 25 нас гэдэг чинь баг эдгээр залуу наснда ортлоо ингэж эцэг эхээсээ тэр тусмаа ээжээсээ их хамааралтай явж идэг юм байна. Тэр хамаарлууд нь бол маш олон зүйлээр илэрдэг. Мэдээж бага наснд бол ээжээсээ одоо хамгийн тэжээгдэх хөхөөлөх, тээврэх, үнсэх, одоо хүрлцэх одоо айгүй олон хэрэгцээ байна шүү дээ. Тэгээл мэдээж цаашаага боловсрон гэдээ яриад явах юм бол тэр битэрийн өнөөдрийн сонгож авсан сэдв маань бол их хүрийн холбоо гэсэн байгаамаа. За тэгээ Баско коуч нь бол одоо энийг захиад бас цаашаа дэлгэрүүлээд тайлбарлаад өгөх байхаа гэж бодож байна. Тэгээд яагаад одоо тэр холбоо ингээ холбоотой байгаад идэм бэ гэх их үр маань ингээд би аав гэж хэлэхгүй байх шүү. Мэдээж эцэг хүн бол бас чухал гол үүрэгтэй. Гэхдээ их үр хоёр яагаад тийм их холбоотой байдаг байна. Энийг одоо чи минь юу гэж тайлбарламаар байна гэж асуумаар байна. Баярлалаа Баско коуч. За одоо энэ бол нөгөө монголчууд төдийгүй ер нь дэлхийн нийтээр ингээд зайлшгүй байх хэвээр тий нөгөө хүүгээрээ холбогдсон гэдэг. Тэгээ би яагаад энэ сэдвийг ингээд бас энэ талаар ярих гэж бодсон бэ гэхээр өөрөө ингээд 4 хүүхдийн ээж. Тэгэхээр нөгөө 4 хүүхдээ би өөрөө чинь бараг нөгөө амнасаа илүүгээргүй ингээд хайрлаж байгаа шүү дээ. Яг энэ утгаараа олон хүүхэд хүн өрүүлж өсгөөд ирэхээр тийм өөрөө ээжигээ ингээд бодох тийм юу гарч ирдэм байх л да. Өнгөрсөн амьдралаа эргцүүлж бодох ч юм уу тий. За би одоо нэг ээж рүүгээ нэг ахтар тэр хүний гомдоочихгүй ч гэсэн тусалж юмсан гэсэн ингэж байдлаас ингэж ханддаг. Гисэн хэдий ч нөгөө энэ хооронд маань ингэж нилээдгүй юм томтэй ангад өгүүлсэн байгаа. Тэгэхээр тэрийг ганаасаа яаж зүг голдрол оруулахаа ингэж ойлгохгүй мэдхгүй. Тэгэл нөгөө юу ч юм те бид бол ингээд хүүхдүүдээ ингээд гэс ингээд хараас нь хүү хаа ингээд байнга яаж нээж ингээд бүх ер нь бол ихэнх монгол ээжүүд бол тийм байгаа гэдэгт бол би итгэлтэй байна. Гэхдээ миний ээжийн харилцаа бит хоёрын харилцаа бол нөгөө яг одоо монголчуудын хүсэж ярьдаг шиг тийм гоё харилцаатай байгаагүй. Тэгээ би энийгээ ч нэг ахтар ингэж нуудахгүй. Тэгээд энэ байдал маань ерөөсөө ингэж насан турш маань ингэж надад ингэж дагаад байгаа. Би бол нөгөө ээжтэй ингэж хайрлагдмаар тэр хүнд тэрврүүлмээр тэр хүнд ингэж үнсүүлмээр тийм байгаа. Тэр орчингоо би өөрөө ингэж насанд хүрсэн хүнийхээ хувьд энэ орон зайгаа ингэж өгөөд тэгтэл тэр ингэж нөхөг байдал маань хэдий энийг ингэж насанд хүрсэн хүний хувьд ярьж байгаа ч гэсэн энэ маань өөрөө ингэж цаана айгүй том сэтгэвтэй. Тэр нэг хоосон орон зай. Тэгэхээр бид өнөөдөр яах вэ гэхээр өнөөдөр үнээр тэр их хүрийн холбоо гэдэг чинь бүр цаанаасаа тий үүгээр судаараа тусаараа ингээд бүх зүйлээрээ утсаараа ингээд бүх юмараа ингээд холбогдсон байж хахад тэрийг зүгээр л нэг үгээр юмтай хэлээд тасалж болохгүй. За чи хол би чамтай ингээд ярмааргүй байна. Одоо энэ бол айгүй хэцүү сэдв хүндэж ирж байгаа байхгүй. Би ингээд та нартай холбоо барьмааргүй байна. Ингэж байгаа боловч энэ маань цаана яг уу миний ээж ингээд нөгөө шарахтаа тий тэгсэн хэдий ч ингэж надад бол тэр үед одоо бол би нэг ингэж ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр энийг нөгөө зүгээр л амныхаа байдлаар тий одоо юу ч гэдэг юм
нөгөө бодчихсон зүйл маань ингээд түр гараа явчлаа. Зүгээр л одоо нөгөө өөрийнхөө бодлоор ингээд цацаж идэг ингээд зүйл биш байна. Мэдээж их хүн болсон болол ингэж насан туршдаа үүрэг хариуцлага үүрхээр байна. Тэгэхээр мэдээж 18 нас, 25 нас хүрсэн хамаг гимиг нь урдуур нь ороод хийгээд ийн гэсэн үг биш үү те. Тэгэхээр ерөөсөө л нөгөө нэг аль байгаа орчин нөхцөлдөө тэр хүүхдийг ерөөсөө л хайрлая. Ерөөсөө л нөгөө ингэж буруу үгийг хин нэгнээс ингэж хамгаалъя. Хин нэгэнтэй муудалцаад ингээ хүүхдээ ороод ирсэн багт нь тэрвэрээ. Яг үнэндээ би хүүхдээ тэрвэрч чаддаггүй гэж хэлсэн шүү дээ. Энэ одоо зарим хүнд амар сонин санагдах байх. Тэрвэрч чадахгүй. Яагаад гэхээр өөрөө нөгөө багадаа тийм тэрвэрч гэдгийг тэлцээх мэдэрч өсөөгүй хүн чинь яг энэ байдлаараа яд хараад ирдэг. Тэгээд хамгийн гол нь би одоо дөрвөн хүүхд ингээ өсгөө явж байхад зарим хүмүүсийн нүдээр бол энэ ингэж харагддаг. Яаж яадаг гэхээр бас хүүхдүүдээ аюу гоё амархан өсгдөг ерөөсөө. Нөгөө ингээ хинэгч ингээ харсаа аюу гэрвшгүй ингээ хүүхдүүд аюу хөөхөн ингээ гүйж очиод наалдаал би ингээд гадагшаа татгшаа ажилдаа төрөлтөө ингээд явлаа гэхэд намайг дааж байгаа ч юм байхгүй. Энэ нь нэг талаараа нөгөө ингээд хүүхдээ багаас нь гэж нөгөө тэрвэрх, хайрлах гэдэг нэг тийм зүйлээр ингээд өөрөө дутуу өссөн учраас хүүхдүүдтэй ч гэсэн яг энэ байдлыг ингэж харуулдаг байгаа. Тэгээд одоо л ингээд би саяхнаас л энэ байдлыг ингэж анзаараад яг хүүхдээ тэрвэрдэг болоод, үнсдэг болоод, бүр ингэж наалддаг болоод тэгээд энэ өөрөө ингэж их хүрийн холбоо гэдэг чинь амьдээр тийм нандин зүйл байдаг гэдгийг ингээд нөгөө толгойтой бүндгэртэй болгоог нь бол бүгд мэдж байгаа тий. Гисэн хэдий ч энэ зүйл нь надад одоо үдийн насанд ингэж хүртэл энэ зүйл ингэж цогтоогдохгүй байхгүй явсаар агаад би саяхан л энэ зүйлийг ойлгож байгаа. Тэгэхээр үнэхээр энэ зүйлийг ингэж багаасаа мэдэрч энэ бүх зүйлийг ингэж мэдэрсэн байсан бол магадгүй арай өөр байдлаар хандаж штэ тий. Тэгэл одоо бол ингээ манай багуудын ингэж нөгөө гаргаж байгаа байдал эдгээр айгүй өөртэй. Яагаад гэхээр энэ бол тийм миний амьдралын жишээ аахгүй. Нэг нь ингээл жоохон уйлаад идэг болохоор би айгүй их тэрвэрдэг багаас нь айгүй их ингэж нэлээ ингэж тэрвэрсэн. Нэг нь ингээд уйлдаг болохоор эсрүүдийн тухай ярьж байгаа аахгүй. Уйлдаг болохоор жоохон ингээд хол зайтай будин дээр ч юм газар юм буу тэгээ өнгөрөөл байж байдаг. Одоо хоёр хүч байгаа хоёр хүүхдийн хөгжлөн шал. Тэрвэрийг гэхээр ирдэггүй. Тэг би бүр энийг ингээд бүр бас өмнө нэг ингээд хайцтай бас дурдчихсан байхгүй. Тэгэхээр мэдээж нөгөө энэ их хүрийн холбоо гэдэг үнэхээр нандин гэдгийг бол ингэж ойлгоод бүр ингээд яс махандаа тулт ингээд мэдэрчнаа. Тэгэхээр ерөөсөө л одоо магадгүй энийг ингээд үзэж байгаа хүмүүс маань за энэ одоо юу ярьж байгаа юм бол гэдэг магадгүй ингээд одоо өнөөдөр яг над чиг байдалтай тийм байж байгаа эмэгтэй бас байж магадгүй гэдэг үгнээс би ингэж ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хөөр хүмүүрсэгээ нөгөө чадлаараа хайрлж чадлаараа ингэж тэрвэрээрээ чадлаараа бусдаас өмөөрөөрөө чадлаараа бусдаас харамлаараа гэл тэгжэл хэлмээр байна да. Тэгээд яг энэ их хүрийн холбоо гэдэг маань ерөөсөө л нөгөө хүн холбоотойгоо ингэж тасч идэг. Ерөөсөө энэ хэвээр ингэ байж идэг. Хэдий ингэж холлооч гэсэн бид нэр яг зөвлөх ёстой, чиглүүлэх ёстой тий. Яг энэ зүйлийг хүн ерөөсөө ингэж насан туршдаа бол өөрөөсөө гэх юм уу да тий ингэж дотроо ингэж бодоод энэ гişээ тэр нөгөө энэ нэг шин дасах гэж нэг бас зүйл байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ингэ зүйл маань ингэж дутуу санагдаад байдаг учраас энэ хөөрхөн хүүхдүүдийн одоо нэгэнтэй л бидэнд ингээ ирсэн юм чинь ингэж хайрлаа, хамгаалъя гэдэг мессежийг хэлээд байгаа юм. Тэгээ ялангуяа яагаад би нэг яриад байгаа вэ гэхээр надад өөрөө миний ярьж байгаа сэдвтэй ойролцоо миний нэг үйлчлүүлэгчд ингэж орж ирж байгаа аахгүй юу. Тэгэхээр нэрээ тийм байсан биш үү гэж энэ яг ингэж ярьж исэн зүйлээс ингэж хүмүүс бас үлгэж авч ингэж ухаарч нэр би яг одоо та яагаад яаж байдлаас энэ байдлаас гарсан бэ? Яг ийм байдал ингээд үүссэн бэ гэх мэтчлэн ингээд ярьж ийн л та. Тэгэхээр яг энийг ингэж бүр ингэж ухаж илүү их нөгөө дутуу байсан зүйлийг ингэж дүүргэх хэмжээнд л ирж байна да. Яг тийм байна. Баско коуч
Тэг яг аргагүй тэр нөгөө өөрт байхгүй тэр нэг орон зай, хоосон орон зайг юм чи ингээд бас нөхөх ч юм уу. Тэрнийгээ бас тийм үйлдэл хийгдэг байх нь шүү дээ. Тэгээд баскетбол коуч мөн хэллээ шүү дээ. Хоёр ихэр хүүхдэрээ хоёр хөөрхөн хүүгээр бас ингээд жишээ авч шүү дээ. Яг бид нар энийг ерөөсөө жоохон нүдөө томруулаад ингээд жоохон ингээд ядаж их хүмүүс ээжүүд одоо бид нар байгаа тий. Үр хүүхдээ бас нэг жоохон ажиглаа харчхад ингээд нүүрэн дээр нүдний доормонд үгүй нүүрний минь урд болоод байгаа зүйл байдаг юм байлээ л дээ. Тэрнийгээ бид нар чи ингээс сайн ухаж ойлгохгүй анзаарахгүй яваад идэх юм байлээ. Тэгээ хоёр ихэр хүүхдээ нэг нь уйлдаг байсныгаа тэрвэрж исэн. Тэгээ уйлахгүй байсан нөгөө хүүхдийгээ тавьжсэн тэр хүүхд мань ингээд жоохон хэсэг хугацааны дараа ингээд жоохон гэрвшингүү тэрвэрлэхгүй болоод ингээд та бүхэн хардаа. Яг л ийм л ерөөсөө энэ бага наснд ерөөсөө бид бага наснд тэр тусмаа би ягаад бага насны шарах ихийн шарах тэгээд гэж хэлээд байгаа гэхээр ерөөсөө энэ зүйлүүд чинь энэ бага наснд чинь бий болж байдаг. Тэр нөгөө бага наснд буюу бидний хүүхэд наснд яг энэ толгой тархичин бүрлдэж бий болж ах үед одоо суусан тэр дотомжаараа бид нар чинь энэ том болсон хойноо дараагийнхаа амьдралыг ерөөсөө бий болгоо бүтээгээд байдаг. Тэнд ямар буюу тассан орчин ямар орчинд өсөөд исэн, ямар хүмүүсээр хүмүүжигдээд исэн тэр орчноосоо ерөөсөө тэр хүн одоо өнөөдрийн би бямба баска бий болоод явж байт юм байна л гэж хэлэх гээд байгаа санаа минь тэр юм аа. Тэгээ тэр их бүрийн холбоо гэдэг маань бид бүхэн чинь ээжүүд чинь үр хүүхдээ 10 сар одоо юундээ хөвлийндээ тээж явдаг хүмүүс аахгүй та нар бодоо 10 сар тэр хүн чинь ингээ холбоотой бүрлдэжсэн ээжийнхаа бараг сэтгэл мэдрэмжийг хүртэл мэдэрж яадаг эн чинь энэ бүгд чинь бүгд ингээд татагдаа шинжлэх ухаанаар гараад ирсэн зүйл шүү дээ. Тэгээ гаргаад тавьсан хүүхдийг за одоо баскагийн жишээн дээр бол 7 настай хүүхдийг ингээд ээж нь одоо юу гэдэг нь одоо амьдралын энэ бол нэлээд олон асуудал цаашаа хүн ярих юм бол маш олон асуудлууд байгаа. Энэ бол зүгээр л хэлж байгаа наадхийн өнгөцхөн юу шүү дээ. Тэгээд ингээд ээж аваа хоёр саллаа хүүхдүүдийг ингээ хоёр тустай болоод ингээ орхигдуулж байгаа тий. Уул нь бол одоо яах вэ? Эцэг эхийн салалт бол одоо болж байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүс бол одоо ингээ таарж нийлэхгүй болоод салж байна. Гэхдээ энэ дээр бол үр хүүхдээсээ салж болохооргүй байгаа байхгүй юу? Тэн ядаж үр хүүхдээсээ эцэг их хоёулаа үүргээ хариуцлага хүлээдэг баймаар байгаа. За би одоо эхийн шарх дээр энэ их бүрийн холбоо гэдэг дээр би өөрөө бас жишээний алхах нь би бол энэ юуг бол урд нь болоод ярьж исэн өөрийнхөө одоо түүхийг ярьж исэн. Би 7-8 сартаа ээжээсээ орхигдож үлдсэн хүүхэд байхгүй юу? Орхигдож үлднэхээр айгүй муухай сонсогддог. Бүр ингээд зочигдмоор би өөрөө тэрнийг бас анх хүлээж зөвшөөрөөгүй байхгүй нараа томсон багшигаа гिचэл одоо би жил хагасны өмнө анх суугаад орхигдсон хүүхэд гэдгээ би хүлээн зөвшөөрөөгүй байхгүй юу? Үгүй юу ярьж байгаа юм бэ? Би чинь эмээ дээр 1000 км-ийн цаана хөдөө очиж үлдсэн. Ээж минь нөгөө ажиллаа хийх гээд амьдралаа залгуулахаа хот руу ингээд хүрээд ирсэн нөгөө бах хүүхдтэй болгож өгч ажиллаа хийж чадахгүй шүү дээ. Тэгээд намайг тэд эмээ дээр эмээ минь аваад үлдсэн. За би эмээ дээр өсөөд хайрлагдаа хажууд нь бас морьтой аав ээж дээрээ хайрлагдаад ингээд бүх хүмүүсийн хайранд бөмбөрч өссөн хүүхд таахгүй юу. Тэгээд ээж аав минь амралтаа нөгөө хэдэн хоногийн амралт авдیں۔ Тэргээд бид нар дээр очдог. За тэгээд сургуульд ортлоо би хөдөө одоо эмээтэйг ээж хот руу орж ирсэн тийм л хүүхд таахгүй юу. Энэ бол манай монголчуудад бол айгүй нийтлэг байдаг жишээ л дээ. Нөгөө эмээ өвөө дээрээ хүмүүжигдэг. Яад юм бэ нөгөө эцэг их ажлаа хийж амьдралаа залгуулах болдог тий. Энэ бол ерөөсөө нийтлэг жишээ. Тэгээ хүүр хүүхдээ нөгөө эмээ өвөөгөр нь харуулдаг. За энд нэг юм байдаг. Ой бага юм чинь нэлбэг юм чинь тэр хүүхд мэдэхгүй шүү дээ. Би мэдэхгүй шүү дээ. Би 7-8 сартай хүүхд мэдэхгүй. Тэгэл явдаг болоо үлддэг болоо ээж нь нэрлээ. Тэгэл тэр тэгсэн мөртлөө одоо энэ баско битэрийн ярих гээд байгаа юу маань энэ. Одоо би 44-5 настай баска минь хэдэн настай гэдгийг одоо энэ насанд хүрчээд яагаад энэ зүйлийг тэр одоо тий бага наснд минь хоосон байсан орон зай одоо тэр хүлээсэн орон зай одоо тэр шүргэлцээгүй эцэг хийхээ хайрыг мэдэрээгүй. За тэр хайранд ч айгүй олон хайрууд орж байгаа байхгүй юу. За яг хөө эцэг ихэн гэдэг юм уу би та нар чинь нөгөө хоолоор дутаагаагүй өмсөх хувцаар дутаагаагүй өсгсөн шүү дээ. Тэрний чинь би болох гэж энэ болохоор яг хүний анхаарчны хэрэгцээлтэй нөгөө бас нөгөө дээвэр нөгөө гэр оронтой байх ёстой те. Энэ бол анхаарчны. Тэрнээс чинь энэ сэтгэлийн хэрэгцээ гэж юм байдаг байна. Тэр нь айгүй энгийн зүйлүүд шүү дээ. Үнэхээр тэр хүүхдийн чинь тэврэх сая та баска минь хэллээ шүү дээ. Бүр ингээ хоёр нэл хүүхдээрээ жишээ аваад хэлээд дээ шүү дээ. Тэврэх хэрэгцээ, үнсэх хэрэгцээ, сонсох хэрэгцээ, хамгаалах хэрэгцээ. За заримдаа магадгүй бид нар чи одоо би өөрөө 2 бага насны хүүтэй хүн хичнээн удаа өдөртөө муудалцаа тайлцж байна. Нэг мэд гэж чинь таймаа ээж болсон байдгийг, нэг мэд гэж чинь хамгийн муу ээж болсон гэдэг юм л да үнэндээ. Тэгээ тэр бүх зүйл чинь энэ амьдрал дээр чинь явж идэг байх зүйл байх нь байна. Тэр бүгдийг чинь зүгээр ингээд тавьчихж байгаа байхгүй ингээд алга байхгүй болгочихж байгаа байхгүй юу.
Тэгэхээр тэн дээрээс чинь хүүхэд нөгөө аваагүй үзээгүй зүйлээсээ энэ тэр сэтгэлийн дор чинь тэр хоосон орон зай чинь яваад байд. Тэр нь ингээд шархалаад яваад байд юм байна. Шархлынхээр заавалчгүй нэг юмар өвдөгж идэг, хадгалж идэг зүйл биш байгаа. Байхгүй юмнасаа аваагүй зүйлээсээ ч гэсэн хүн шархалж идэг юм байна. За тэгээд энэнийг бүр анхааруулад хэлчихье. Яагаад бид бүхэн ихийн шарах гээд үгүй бид бүхэн чинь монголчууд чинь ээжигээ тэр тусмаа эцэг хийгээ магтан дуулдаг. Одоо дуугаараа хүртэл шүлгээрээ хүртэл магтан дуулдаг. Эцэг хийгээ дээдэн дахдаг. Тийм арт хүмүүс шүү дээ. Тэгсэн мөртлөө бимба за баска коучо та хоёр яагаад ээжиг одоо баг одоо хүмүүс нэг анх сонсохоор одоо энийг бас өөрөөр хүлээж авдаг болсон байна. Нийгэм маань одоо бас хөрсөн маань бэлтгэгдэж эхэлж байна. Яагаад гэхээр яхаарахгүй бага наснд хамгийн их ойр байдаг хүн чинь ээж хүн байгаа байхгүй юу? Төрүүлж ийн, өсөж ийн, нэг тодорхой хэмжээний наснд хүртэл хүүхдээ хажуудаа бөтөлөлөө явж штэ. Тийм учраас харамсалтай тэр хүнээс илүү их шархлаад идэг. Тэр зүйлийг илүү их аваад идэг юм байна. Хамгийн ойр байгаа хүнээсээ тэгхэж барыг ёстой юм байна гэж хэлчихэл орог буруу зүйлдэх болохгүй хаа. Тэгэхээр харин энэ бити имзэглээрээ тэрнээс одоо битээр бол ээж аавыгаа те ярлаж ч юм уу буруутгах гэж хэлэхгээгүй шүү. Энэ дотор нь байгаа зүйлийг л гаргаж хэлээд байгаа юм шүү. Дотор нь хуралдаад байгаа тэр шархыг гаргаж хэлээд байгаа юм шүү гэж хэлж байна. Хэлмээр байна. За тэгээ баскетбол коучтой за одоо ийм эхийн шарх одоо тий одоо эхийн шархчиж болно тэр одоо хүн харилцаа тий одоо битэрийн өнөөдрийн гол сэдв байгаа юм байна. Их хүрийн харилцаа одоо тэр хоосон арин зайн одоо чамд минь ямар одоо тийм шинж тэмдгүүд одоо амьдралд нь одоо илрээд байдаг. Түрүүгээрээ жишээлээ хэллээ л дээ. Одоо чи минаас трама коучуд одоо ямар шинж тэмдгүүд илрээд байдаг вэ гэж асуумаар байна. Баярлалаа баскетбол коуч. За тэгээд ер нь бол бас түрүүн юу яасан байна? Сэтгэлийн шарх буюу травмынхаа талаар бас хэлэг үйлдсэн байна. За энийг юу хэлж байгаа вэ гэхээр ерөөсөө л хүний амьдралд нөгөө сайн зүйл, сайхан зүйл, муу зүйл, муухай зүйл те янз бүрийн ингээд асуудал болж идэг. Яг энэ зүйлээс тэр нэг сэтгэлд нь ингээд үлдсэн нэг тийм сүйдэртэй гэх юм уу те тэр бараан тал нь хүний амьдралыг яг ингээд насан туршид дагаад яваад байна. Яг энийг би юугаар тайлбарлах юм бэ? Энэ нь өөрөө миний бага насны амьдралын аав ээж хоёрын салалт аваа. Би нөгөө өөрөө ингээ үнтэн гэдгээ хүлээн зөвшөөрч чадахгүй. Хин нэгэнд үнтэн гэд хэлчихвээ. Уг нь бол аав нь ч байгаа, ээж нь ч байгаа байхгүй. Тэгэхээр тэр нөгөө журналны хасан гэж бичсэн бахаар би бүр тэрэнд аюу хэмгэлдэг байсан. Тэгээ би ерөөсө тэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй ингэж явсаар гад үдээдээ турж байгаа. За тэгэхээр нэг ийм нэг зүйлийн тунцыг бол ялцчихгүй хэлээд байгаа маа. Харин эхийн шарх гэдэг бол ерөөсөө л энэ өөрийнхөө энэ тэнд суусан энэ зүйлийгээ ерөөсөө л нөгөө бусдад дамжуулаад байгаа гэж байна. Магадгүй ойр тойрныхоо хүүхэд ч юм уу те тэрийг ингээд та анзаараад үзэх юм бол та өөртөө байдаг ямар муу зүйлийг муухай зүйлийг тэр хүүхдэд өглөөлж байна вэ гэд харах юм бол ерөөсөө тодорхой харагдана. Гэт хэлчих. Тэгэхээр ерөөсөө л тэр ихийн шарх гэдэг маань бид нэр тэр хяналтгүйгээр ерөөсөө л зарим үед нөгөө ууралсан юм те өөрийг ингэж барьж чадахгүй бухимдсан үедээ тэр ааш авираа гаргаж идэг. За энэ ааш авирыг бол энэ эмоц мэдрэмжээ бол гаргаж байгаагаар хэлж байгаа байхгүй юу те бид маань ингэж уйлж яадаг, инээж яадаг. Зарим үедээ одоо нөгөө уур бухимдал нь хүрээд дээд зэгтээ тулахаар хүүхдээ цохоод авдаг ч юм уу те чанга хашгираад идэм үү, орилоод идэм үү. Энэ бүгд чинь сайн ухаад үзэх юм бол шарх байхгүй юу? Ихийн шарх. За одоо яг энэ нөгөө ихийн шархнууд яхаа багахан хитгэн жишээг аваад үзье. Ерөөсөө миний хувьд бол нэг тийм гомддог ерөөсөө бүх зүйл ингээд гомддог яг хав энэ маань бол дунд одоо нэг ажил амьдралын талбар дээр гарцсан үед бол гайгүй байжснаа сүүлийн үед бол бүр илүү нэг дунд наснд байшин чинь түлхүү ажиглагдаад надад хамааралгүй юмд хүртэл гомдоод байгаа шүү дээ ерөөсөө. Баска чиний тэр чин болохгүй байх, энэ чин болохгүй байх гэж хэлээгүй байхад нь хамгаалт тэгээд хэлчихэж байгаа юм бах та гэдэг. За нэг тийм гомдоод ер нь л нэг альбаа зүйлээс ингээд хамааралгүй зүйлээс ингэж гомдоод за нөгөө талаар хин нэг ингээ гомдооч хойдё гэдэг ингээ бүр санаан зовоод байдаг. За би одоо энийг ингээд хэлчихүүлнэ тэр гомдчих холоо энэ үгийг ингээ хэлчих юм бол тэр намайг юу бол гэд. За тэгээд нэг энэ гомдол гэдэг зүйлийг ерөөс ингэж хоёр талаар нэгэн бодлын өөрөө гомдоод байна. Эсвэл бусдыг ингээ гомдооч хойё гэж санаа зовоод байна. За нөгөө талаар ерөөсөө тэр нэг гимтэй юм шиг санагдана.
Яагаад ч юм блэ нөгөө ингээл баг бахасаа ахуулаад хүн чадлынхаа хэрээр л юм ажил хөдөлмөрийг хийж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэнд нэг шүүм буруутгал ороод ирнэ дээ. Тэгэхээр л за би одоо энийг хийжүүлсэн зүг болт юм болов энэ одоо буруу гэх болов гэд. Ерөөсөө нэг тийм бусдын өмнө нэг тийм айгаа мигдээд ерөөсөө тийм одоо юу гэх юм бэ? Тэр нэг айдсаасаа ингээд болоод магадгүй тэр нөгөө бага наснд нь багтсан тий ямар үед нэг нь буруу байна гэж хэлчихээр л ерөөсөө тэр нь ингээд насан туршдаа миний амьдрал болж байгаа байхгүй. Тэгэл хамгийн айхтар нь дараагийнх нь нэг жишээ нь гэх юм боловсон бусдыг ерөөсөө харьцуулдаг. Өөрийгөө хин нэгнтэй харьцуулна, үр хүүхдээ хин нэгнтэй харьцуулна. Тэр айлын хүүхэд заавалчгүй тэр нөгөө дугууланд яваад амжилт гаргасан байх нь сонирн биш шүү дээ. Хувь хүний хүүхдийн л асуудал. Тэгэхэд тэдний хүүхэд тийм байхад чи өөрийгөө хар гэд ингэж байгаа бол энэ одоо жинхэнэ нөгөө үр хүүхдээ харьцуулж байгаагийн шинж. Өөрөөр хэлбэл яг энэ нь насанд хүрсэн хүний амьдралын харьцуулт гэдэг нь яаж нөлөөлдөг вэ гэхээр нөгөө нэг амар төгөлдрийн синдром чинь бүр амар орж ирж байгаа гэсэн үг байхгүй юм лөө. Яагаад вэ гэж тэгэнгუთ хин нэгний хийсэн юм надад өөрт таалагдхаа ч. Одоо хамгийн энгийнээр гэх юм бол хань маань ингээ хоол игээ тавьчих штеп. Тэгэнгუთ за тэр нь ч болохгүй, энэ нь ч болохгүй ингэж араас нөгөө өөлж ороод өөрөө хийн штеп. Одоо зөвхөн энэ хоолоор тогтохгүй тэгэл гэр орны цэвэрлэгийн ажил гэнэ. Тэгэд одоо би бол зарим сүүлийн үед нөгөө шархаа идгэсэн чи айгүй гоё залхуур сурж байгаа. Meeting. Залхуур сурж байна. За дараагийн дугаарт нэг юм бол ерөөсөө энэ нөгөө үгүй гэж хин нэг ерөөсөө хэлж чаддаггүй. Уг нь бол би ингээд завгүй байж ах завгүй юм байгаа шүү дээ. Энд чинь мэдээж янз бүрийн тохиолдол. Тэгэхээр үгүй гэд хэлчих юм бол нөгөө хүмүүс маань одоо нөгөө эргэл гомдол руу орчихно тийм гомдчих болов тэр юу гэх хөл гээл ахаал нөгөө бусдын температурыг хэмжиж байна. Тэгэхээр өөрөө энэ бага насны шарх, эхийн шарх гэдэг нь яад эхийн шархтаа зөв бага насны маань шарх хавсраад байна вэ гэхээр ерөөсөө л тэр нөгөө нэг том 2-3 тойрог дотор маань эцгийн шарх, эхийн шарх, бага насны шарх маань ингээд хоорондоо ерөөсөө л зууралдаал ингээд байждаг. Тэгэхээр яалтчгүй эхийн шархыг ярихаар яалтчгүй бага насны ингээд шарх ярихаар болчихдог. Тэгэхээр та бүхэн өөрсдөө яг миний ингээд саяны хийсэн зүйлүүд ингээд танд базаад үтсэх юм бол та гомдож гин үү, байж гин үү, хин нэгнээс буруутгагдчихсэн үү, шүүмжлэгдчихсэн үү, магадгүй үгүй гэж хэлж чаддаггүй юу? Хамгийн ихэнд нөгөө хайрлагдаагүй тийм нэг хоосон орон зай танд байгаад байна уу? Танд хоосон орон зай ингээд сэтгэлд чинь нэг болохгүй байгаа юм шиг нэг тийм уг нь бол ингээд бусдыг ингээд гаднаас нь харахад танд бүх зүйл байгаа. Тэгтэл нэг сэтгэлд чинь нэг тийм хоосон орон зай байгаа бол энэ өгөөл нэг хайрлагдаагүй, хаягдсан, гологдсон, ингээд орхигдсон энэ байдлыг л нөгөө хэлж ойлгуулах гэдэг. Таны сэтгэл чинь өөрөө танд хэлж өгöd байгаа шүү, дуудаад байгаа шүү гэдгийг хэлмээр байна да. За баярлалаа. За баярлалаа Баско коуч. За бүр маш сайхан тий нөгөө шинж тэмдгүүдийг маш сайхан бүр тодорхойлоод хэллээ. Тэгээд за би сая Баско коуч угаасаа базаа сая болж хэлчихтэй. Энэ айгүй чухал шинж тэмдгүүд аахгүй. Тэгээ энэ нь бол ерөөсөө бараг хүн болгонд их бага хэмжээгээр нөгөө багш маань хэлдэг л дээ. Том Т буюу трама чинь дотроос тий хүнд трама тий багахан хэмжээний одоо ингээс хэмжээнээс хамаарат янз байдаг. Гэхдээ багш маань бас хэлдэг трама болгон хүн болгонд байгаа трама өөртөө тэр одоо бусад хүмүүс магадгүй хараад үгүй энэ ч одоо юу одоо жоохон юмд одоо эмзэглэдэг гэдэг юм уу те энэ байх л асуудалчтай гэж байгаа. Гэхдээ яг траматай байгаа хүн бол энэ хүн болгонд өөртөө нь бол аюу хэцүү зүйл байж идэгэн шүү. Том бах гэхгүйгээр. За тэгээд Баско коуч маань сая ихийн одоо тий шархтай бага насны шархтай хүмүүсийн шин тэмдэг хэллээ. Би энийг дахиад давтаа хэлээдгий. Та бүхэн энэхүү лайвыг үзэж байгаа хүмүүс танд ийм шинж тэмдэг илэрдэг бол за хамгийн түрүүнд ядчил нэг тэр өөрлөгөө нэг жоохон өнгийгээч өөртөө үнэнч байгаа чи хүн өөртөө л үнэнч байж чадна шүү дээ. Яг бусдад бол маска зүүгээд жүжиглээ янз бүрийн дүр эсгэж хүн болоод гаднаа бол амьдарч чаднаа. Гэтэ та ядаж өөртөө үнэнч байгаа чи. За энэ ийм шинж тэмдгүүд танд илэрж гин үү?
За баско коуч мөрөөр ингээд дурдаад хэллээ шүү. Хамгийн түрүүнд бусдаа одоо юу гэдгийг уучлаарай. Тийм нөгөө бусдын температурыг хэмжих гэдэг юм да. Нөгөө бусдыг одоо бусдад амархан гомдох, бусдыг гомдоочих болов гэж бодох. За дараагийнх нь guilty буюу одоо юмд дандаа гимшилтэй юм шиг санагдав. Би одоо тий би миний л буруугаас болоод ийм болчлоо. За энийг бүр айгүй сайн сонсоорой. Энэ бол guilty буюу бага насны хүүхдэд яагаад одоо жишээлбэл баскет коучийн жишээн дээр эцэг эх хоёрын саллаа. Ер нь бага насны хүүхдэд ийм зүйл тохиолдоод ирэхэд юу болдог гэхээр хамгийн түрүүнд өөрийгөө буруу та гэж хүүхдүүд үздэг юм байл л дээ. Энд чинь бүр ингээд сэтгэл зүй ойлголт байгаа. Тэгээд надаас л болоод миний буруугаас л болоод миний ээж аваа хоёр салж байгаа ч гэдэг юм уу те. Миний буруугаас болоод би ийм юм руу орчлоо ч гэдэг юм уу. Тэгээ энийгээ ингээд том наснд байхаар юм болгонд өөрийгөө буруутай юм шиг санагдаад эхэлдэг. За тэгээд дараа нь бусдын температурыг бас хэмждэг. За дээрэс нь нөгөө нэг за төгс төгөлдрийн синдром гэдэг чинь одоо бүр том сэдв байгаа. Одоо ингээл бүх юмныг л нөгөө надад хангалттай бус байна. Бусад хүмүүс хангалттай бус байна гэдэл одоо яваад байдаг. За бүр харьцуулалтанд оруулдаг тий. Одоо бусдыг өөрийгөө бусдад харьцуулах нь, үр хүүхдээ харьцуулах нь антай харьцуулдаг байх нь байна. За тэгээ одоо нөгөө нэг хамаардаг, бусдаас айгүй хамааралтай. Намайг юугээ хэлчих бол, бусад хүмүүс юугээ хэлчих бол гэж нөгөө өөрөө үн цэнтэй биш байна шүү дээ. Бусдаар өөрийнхөө үн цэнийг бид хэмжүүлэх гээд байдаг, мэдрүүлэх гээд байдаг. Тэгээ ярих юм бол маш олон зүйлүүд байна. Тэгээ та бүхэнд иймэрхүү шин тэмдэг илэрч байвал бас нэг өөрлөгөө өнгийг хараарай. Магадгүй тань мэрэгжлийн хүн хэрэгтэй байж болно шүү те. Энэ зүйлүүд маань мэрэгжлийн хүнтэй харьцаж мэрэгжлийн хүнний тусламжтайгаар энэ зүйлүүдээс гардгийн шүү. Энэ шархуудаа эдгээдийн шүү гэж хэлмээр байна. За тэгээ баско коучос манай баско коуч маань бол шархны коуч байгаа. За энэ шин тэмдгүүд илрээд байгаа. Энэ шархаа одоо яаж эдгээсэн бэ гэж асуумаар байна. Тэгээд за яаж эдгээсэн бэ гэхэд эдгээсний дараа одоо ямар эдгэсний ямар шин тэмдэг илэрдэг вэ би одоо ингээ хоёр асуулт тавьчаа баско коучтой. Баярлалаа. За энийг би эхлээд ерөөсөө энийг нөгөө хамгийн гол нь ойлгох хэрэгтэй юм билээ. Эхлээд өөрийнхөө нөгөө дотор юу болоод байгааг ойлгоод ойлгосны дараа тэрийг хүлээн зөвшөөрөх гэдэг нь явагдаад байна. Би энийг өөрөө яаж ойлгосон бэ гэхээр энэ Facebook дээрээс ихийн шарах гэсэн тийм контент олж хараад үзээд энэ ямар сони юм бол доо гэж бодоод юу яриад байгаа юм бол гэж тэгээд ороод үзсэн чинь жинхэнэ тэнд миний амьдралыг өстө хүрнэ өгүүлж байна. За тэгээд энд яг юу яригдсан бэ гэж хэлсэн чинь та ээжтэй тэгрүүлж чаддаггүй. Та ээжтэй өнсүүлж чаддаггүй. Та ээжтэй нууцаа ярьж чаддаггүй гэсэн чинь би бүр ингээс за би ерөөсөө л энэ ихэн шарахтай байна. Тэгээ би өөрөө ийм ихэн шарахтай учраас би өөрөө ингээд өсвөр насныхаа хүүхдтэй ойлголцохгүй байгаа юм байна. За одоо би энийг л эдгэх юм байна. За энэ Нара Томсон гэдэг хүнийг олж аваад яаж ирсэн сургалт мургалтандаа сууйдаа гэж хайсан чинь таныг хүлээлгэнд бүртгэлээ. Тэгээ энэ хугацаанд чинь би одоо нөгөө шарахтай байна, юутай байна гэдээ нилээ юм бодно шүү дээ. Тэгээ бодож байгаа хэвээр. За. Тэгээд энэхүү үедээ ингээд нэг жоохон тэнэглээ. За ашгүй нөгөө сургалт маань юу байлаа? Суух боллоо. Тэгэл шарахныхаа одоо энэ дотоод хүүхдийн мэдээлэлгээд манай багшаа ордог айгүй гайхамшигтай. Тэгээ би тэнд орж иж яг өөрийнхөө нөгөө үйлдэлийг хийж энийг хүлээн зөвшөөрч чадчих байгаа. Жинкнээсээ тухайн үед сургалтанд суугаасаа өмнө болохоор энийг уг нь бол ойлгочод байгаа тэгсэн мөртлөө хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэгээд энэ сургалтанд сууснаар би өөрөө ингээд маш олон юм шарахтай болж таараад за тэгээ энийг ингэж үдгэж эхэлж байгаамаа. За тэгэхээр ерөөсөө л хамгийн түрүүнд ойлгоод хүлээн зөвшөөрөөд тэгээд ирэхээр мэдээж энэ маань тийм зарим хүмүүст бол амар байхгүй. Миний хувьд ч гэсэн бас нэг тийм амар байгаагүй. Тэгээд энэ шархныхаа хичээл суугаад яаж эдгээсэн бэ гэхээр багшийнхаа зааврын дагуу чиглүүлгийн дагуу ээжтэйгээ очиж уулзаа. Тэгээд би ээжтэйгээ бүтэн 7 цаг ярилцаж суугаад тэгээд тэр үед ээж маань надад хоол хийж өгөөд цай чанж өгөөд уучлаарай миний охин гэд намайг тэрврээд би бүр тэр үед та миний толгойг ингээ бөөсцсөн хуурцсан би ийм амар бусдад намайг ингээ шоолж хахад та хаана исэн насан турш өнөөхөө амьдралд хүртэл надад танаас асуух асуулт байна. Та яа миний хөргөнд ирээгүй гэдэг ингээд нэг асуултыг ингээ 7 цаг ярих хоорондоо би бүр амар их олон асуулттай байсан. Тэрнийхээ бүх хариултыг нь ганцхан өгвөл нөгөө хүнийг авчигдэж чаддаг юм лээ. Тэр нь уучлаарай миний охин гэж тэрсэн баг. Тэгэхэд ингээл бүх юм бүр ингээл
айгүй гоё чээж онгоогоол дотор онгоогоол явчтiin байлээ. За тэгээ ер нь бол би ингэж шархаа идгээсэн төвхтэй. Тэгээд ихэн шарах бол өөрөө бас тийм гүнзгий бас сэтэрч болдог. Тэгэхээр мэдээж би өөрөө коуч болсон хүн бусдад нөгөө зөвлөгөө өгөө явж байгаа учраас энийг яах их бол одоо ингээд аль хэзээ ингээд шийдээд чаддаг болоод явсан байна. За хоёрдугаар асуулт нь болохоор за та надад хоёрдугаар асуултын маань дахиад нэг хэлээд өгөх үү? За уучлаарай бас хоёр том асуулт тавьсан. Би 8-нд нэг орой болцсон учраас чамаагаас уяад гэж бодоод шархаа эдгээх одоо процесс тэгж болсон байна. Тэгээ эдгэснээ одоо яаж идэг вэ гэж одоо асуусан. Баярлалаа бас гэж шарахгүй болсон гэдгээ. Тийм тэгээ нөгөө сая ярьжсэн дундаа за тийм штэ гэж бодчихснаа бас мартах тохиолдол байна. Тэгээ одоо шархаа эдгээсэн чинь яасан бэ? Тэгсэн чинь энэ ерөөсөө айгүй одоо хамгийн ойр төрлийн одоо өөрийн гэр бүлийн харилцаа л хамгийн чухал шүү дээ. Ерөөсөө одоо тэгээ эдгээсэн чинь нөгөө л нэг хань ижилтэй үр хөвгттэй ингээ гомдлоод намайг ойлгохгүй штэ та нар ойлгоод өгөөч гэдэг байсан хүн чинь бүр байхгүй болцсон. Эсэргээрээ бүр нөгөө ингээд сэтгэл хөдлөлөө ингээд гаргаж чаддаг болсон. Би ч бүр ингээ уйлж чаддаггүйс байжснээ нэг өстө тесрэн тэгэл бөө уйлна. Тэгээ уйлж чаддаггүйс нэ одоо ч зүгээр ингээд өссөн үедээ уйлдаг болсон. Хүүхдүүдээ нөгөө уйлмаар санагдсан үед нь уйл. Дээр энэ ямар жишээ гарсан бэ гэдгсэн чинь манай баг охины ангийн багш нь даваас өрөнд би жоохон загинцсан чинь уйлцсан одоо гайгүй байна уу гэртээ арай яаж юм гэд асууж байна багш нь өөрхөө санаан зовоод зүгээр миний охин тэр үедээ л ингээ уйлсан бол тайвшраа сайхан болцсон байгаа. Одоо гэртээ өөрчрөөд яасан ч юмгүй тоглож байна гэдгсэн чинь багш нь бүр ингээ яатсан. Тэгэл магадгүй айгүй уйлсан гэл тэгэл хэлэх юм бол яагаад миний хүүхдийг уйлуулж байгаа ингэж хандах байдлаар тэгэхээр өөрөө ч гэсэн энэ эмоц мэдрэмжээ ингээ гаргаа сурчиж байна. Тэгсний дараа одоо гэр бүлийн харилцаа хүртэл ингээ сайжраад ирж байна. Бас энэ ганц нэг тохиолдолд бол нөгөө шархаа эдгээхийн хажуугаар энэ гэр бүлийн харилцааны талаар бас ганц нэг сургалт өгөөд явж байгаа би. Энийг бас давхар хэлчихье. Тэгээд нөгөө зөвлөгөө авсан өгөөс маань айгүй гоё байгаа шүү. Нэрээ яг ингэх юм байлээ гэдэг. Нөгөө хин нэгнээс ингэж бусдыг ингэж хүлээж авахын хооронд өөрөө төрүүлээд одоо болоод хамгийн наадхан гоё нөхдөг болцмоор байвал цаг зав гаргаад өөртөө цаг гаргаад үр хөвгтдээ нэг нэгээр ингээд ээлжлээд ингээд цаг гаргадаг болоод миний хувьд бол нөгөө амар их тийм олон хүүхдтэй ингээд болчлоо ингээд өөртөө ч зав гаргаж чадахгүй гэсэн чи яг энийг ингээд төлөвлөөд гаргаад ирэхээр аль алинд нь өөртөө ч өөр хүүхдтэй ч хань ижилтэй ч ажил амьдралдаа ч ингээд бүгдийг хийж ингэж болж байгаа байхгүй юу. Ерөөсөө ийм болсон байна. За баяр хүргье баскет коучтэй. Яг би ийм зүйлийг яг сонсныг яг үнэхээр чамаараа бахархаж байна. Баскет коуч маань 4 хүүхдийн ээж байгаа те. Сая түрүүн хэллээ шүү дээ. Хоёр беби твинтэй нөгөө ихэр хүүхдүүд өсгөн гэдэг бол тийм амар биш. Нэг хүүхдийг өсгөн, хоёр хүүхдийг гэдэг чи одоо нэг зэрэг өсгөн гэдэг чинь болоод маш хэцүү байна. Би зөвхөн миний бүр санаа сэтгэлд чи багтахад л айгүй хэцүү байна. Тэгэхээр энэ бол маш мундаг ажил хийж яваамаа бүх ээжүүд минь, бүх эцэг эхчүүд минь өнхөр хүүхдийг өсгөж хүмүүжүүлнэ гэдэг чинь хамгийн том мундаг ажил байдгийн байна. Тэгээ өтөл насанд яваад хүн тий энэ одоо үргэлжилсэн энэ амьдралынхаа насанд яваад энэ үр хүүхдээ гаргаж тавиад энэ ч л ерөөсөө амьдралдаа хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт байдаг юм байна. Тэгээ баскет коуч минь хэлээ. Бисээ хоёр асуултыг зэрэгцүүлээ тавьцаа уучлаарай. Тэгээд яаж одоо тий шархаа эдгээсэн бэ хамгийн түрүүнд эдгээхдээ эхлээд шархтай байна гэдгийг ойлгосон байна шүү дээ. Эхлээд ойлгоод awareness гэдэг нь ойлгоод авсан. За тэгээд ойлгосныхаа талаа хүлээн зөвшөөрнө. Энэ мэдээж хамгийн хүнд үе шат байдаг. Ерөөсөө бүх зүйл чинь ингээ үе шатаар явагдгийн шүү. Ганцхан шархны эдгэрэл шарх нь бий болохтой үе шатаар ерөөсөө юм болгон чинь дандаа үе шатлаар явагддаг юм аа. За тэгээд хүлээн зөвшөөрсөн байна. Тэгээд Нараа Томсон багшийнхаа сургалтанд суусан байна. Коучтэйгээ уулзсан байна. Багштайгаа уулзсан байна. Тэгээ өөрийнхөө шархыг эдгээсэн байна. За тэгээ эдгээсэн чинь ямар шинж тэмдэг илэрсэн бэ гэдгийг хэллээ шүү дээ. Хамгийн түрүүнд за одоо бид тэр маань хоёулаа ээжүүд байгаа. Одоо энэ сонсож байгаа ээжүүд, за эмэгтэйчүүд. За бүр энийг бүр ерөөсөө бүр бага наснаас нь ойлгуулмаар байгаамаа. Ерөөсөө энэ эцэг их бодох үүрэг хариуцлага, энэ ерөөсөө хүний үүрэг хариуцлага гэдэг зүйлийг ерөөсөө багаас нь ойлгох хэрэгтэй гэдэг юм байна.
За тэгээд одоо эцэг гэж одоо ээжүүд чинь хамгийн түрүүнд юм уу эргэн тойронд байгаа хідэн бүлтгэр өрүүдэд нөлөөлнө тий. За хайны ижилдээ цаашлах юм бол гэр орныхоо одоо хамаатан садан найз нөхдөд хүртэл ингээд нөлөөлдөг байх нь. Одоо битэрийн хувьд бол коуч хийгээ явж байгаа нэг ч гэсэн хүний амьдралд нөлөөлөд явж байгаа шүү. Энийн маань за нэг хүний цаана эргээ та нар ингээд хардаа миний ард хідэн хүн байна, баскагийн ард хідэн хүн байна. Нэг хүнээр тогтдоггүй юм шүү. Ингиж сайн зүйл чинь нөлөөлөж ингэж өөрчлөлт чинь бий болдго юм аа тэгээд Баско коуч мөн одоо хэллээ шүү дээ. Ингээ ядчил өөртөө 4 хүүхдээ зав цаггүй байдаг байсан бол өөртөө цагаа зөрчүүлээд яхад цаг заваа гаргадаг болдго юм байна. Зохицуулдаг болдго юм байна. За бүр болоогүй бусдад туслаа явж байна. Ингээ боддоо. Тэгэхээр энэ шарх гэдэг зүйл чинь хүнийг энэ бүгднийг ингээд ерөнхийдөө хар үгээр хэлэх юм бол ингээд таныг ингээд ерөөсөө нэг хүмүүс угаасаа хэрцвэл шоронд хорчоод идэг гэдэг шиг л ер нь ингээд баглаад боогоо таныг хөдлөхгүй болгочоод идэг зүйл гэдэг юм аа. Энэ шархаа эдгээсний дараа одоо миний хийлэг айгуу дуртай үг одоо тэр зам маань дунд насн дээр нөгөө нэг дальт далавчаа уургаад ингээ тий одоо шинээр одоо тий амьдралаа бий болгох тий одоо нэгтгэх тийм боломж бий болдго юм аа. Тийм нөгөө freedom буюу эрх чөлөө бий болдго юм аа. Тэр бүх зүйл маань бидний энэ толгой бүндгүрт буюу энэ толгой тархинд байгаа юм аа. Тэгэл тийм тэр зүйлийг мэдэж аваасаа гэл таллаасад энэ шарах энэ одоо дүүлүүдийг яриад байна л да. Тэгээд баско коучтой маш их баярлалаа. Энэ одоо Монголд маань маш орой болсон байгаа. Тэгээд өөрийнхөө үнэтэй зэнтэй цагаа зарцуулаад үр хүүхдүүдтэй өнгөрөөхийн нандин цагаас зарцуулаад урилгыг минь хүлээж авч орж лайвд нь хүрэлцэн ирсэн чамдаа үнэхээр талархаж байна. Тэгээд одоо сүүлийнхээ асуудыг чамдаа үлдээ. Өөр хэлэх зүйл байвал хэлээд хоёлоо өнөөдрийнхөө энэхүү лайвыг өндөрлөё. Баярлалаа баско коуч. За баярлалаа. Одоо мэдээж нөгөө нэг төсөөлийн үг гişin ч дахиад байна тий. Гэтэ би ерөөсөө л одоо ингэж бүх хүмүүс нөгөө өөрлөгөө ингэж жоохон анзаарч эхлээсээ тэгэх юм бол нөгөө яг анзаараад эхлэх юм бол танд нэг болохгүй зүйл ажиглагдаад байвал за тэрэн дээрээс өрөөлөд одоо би яах вэ гэж урагшлаад байгаараа гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр альва нэг зүйл угаасаа мэдээж гарц гаргалгаанд байж байгаа. Тэгэхээр нөгөө мэдээж маадгүй ингээд хэцүү байгаагаа би хэцүү байна гэж дотроо бодоод яваад байхгүй. Мэргэжлийн хүмүүс хандаарай. Тэгээд мэргэжлийн хүнд хандаад одоо ингээд бидний үгээр бол ингээд коучинг анзаарчлал ингээд сургалт аваад ирэх юм бол хамгийн наадаж та өөртөө анхаарч чаддаг болно. Үр хүүхдэд анхаарч чаддаг болно. Маадгүй нөгөө хүүхдүүдээ энэ өөрөө бүр ингээд цэвэр миний өөрт гарсан айгүй гоё амжилт авахгүй. Би ерөөсөө хүүхдүүдээ ингээд сонсож чаддаггүй. Жоохон сонсч ирсэн нь яах гэдэг ингээл нөгөө эхэлдэг. Одоо би бүр өөрөө ингээ айгүй хүлээцтэй болцсон. Өөрөө хүлээцтэй болоод ирэхээр хүүхдүүд маань хүртэл нөгөө өөрхөн ээжрэг ингээл том жижиг ингээл наалтал одоо бол зүгээр нөгөө айгүй гоё ингээд өмнө нь бол ингээд наалтахаар надад амар тэртэй юм шиг надад ингээд санагддаг байсан байхгүй юу. Тэгшин ч одоо ингээд наалтаад ирэхээр бүр айгүй сайхан санагдал. Яг л энэ маань нөгөө жинхэнэ анхнаасаа л энэ нөгөө хүүгээрээ те бүх зүйлээр ингэж холбогдож ирсэн ингэж үр хүүхдүүд маань хүртэл нөгөө сайхан гэдэг зүйлийг би одоо л ингэж баг мэдэрч үзэж байгаа байхгүй юу. Тэгэхээр та нар минь энэ хэцүү байгаа зүйл рүү өөрлөгөө жоохон өгөөд шархаа эдгээгээрээ гэж хэлмээр байна. Тэгээд миний хувьд бол яг энэ сэтгэлийн шарах гэдэг зүйл дээр бол зүлхүү ингэж явдгаа. Тэгээд мэдээж бас манай Гимба коучтаас хандараа та ингэж нөгөө аюу гой хүчрхэг болох одоо өөрийнхөө нөгөө өдөр тутмын ингээд ажил амьдрал карьераа бүгдийг ингэж зохион бүрэн байдлаар ингэж зохицуулах бүрэн боломжтой. Дээрээс нь танд бага насны шарах байвал тэрий чинь танд бас давхар эдгээгээд өгч шүү гэж хэлмээр байна. Тэгээ ер нь бол ингээд бид нэр ингэж тусламж авч чаддгүй хүмүүс юм билээ. Дотроо бодоод идэг. Тэгээд үйлдэл хийж чаддгүй. Тэгэхээр та бүхэн минь үзэж байгаа хүмүүс минь зоригтой байгаараа нэг удаагийнхаа өөртөө зориулах мөнгийг коучинг гэдэг зүйлд ингэж оруулаад өөрийнхөө хувь хүний хөгжилтийг анхаарад үзээрэй. Танд бол энэ нөгөө хамгийн хамттай хамгийн сайхан үе байх болно шүү л гэж хэлмээр байна да. За ингээд бас намайг бас хүлээгээд манай Монголын нөхцөл байдлыг ингээд зам хатуу хүлээгээд бас суусан тандаа их талархлаа. Тэгээд маш гоё ингэж ярилцлаа болсон гэдэгт итгэж байна. Үгээр бас ингэж
Хүндэтгий даа. Баярлалаа. Баярлалаа баско коуч. Манай баско коуч маань сая маш чухал зүйлийг хэллээ. Ерөөсөө өөрлөгөө анхаараач. Тэгээ өөртөө барьж байгаа зүйлээ алгаач. За тэгээд тэр шархтай гэдгээ мэдсэн мөн тэгээ шархаа эдгээгээрээ гэж та бүхнээсээ хүсэмжилж байна. Би тэгээ та бүхэндээ бас нэг энэ дээр яг нэг тип гэдэг юм да одоо нэг юм юу өгч. Тэгээд та бүхэн одоо манай топ коучинг академи манай коучуд маань нэлээд ингэж паблик ингээд буюу олон нийтэд их айгүйх ингэж дайв хийгээд яриа хийж байгаа. Өөрийнхөө бодит үнэ. Бид бүгд бид бүхэн зүгээр яриад байгаа энэ бидний амьдрал ахгүй энэ бидний түүх байхгүй хүн болгоны тийм учраас бид ямар нэгэн юм харж уншсангүй жүжиглсэнгүй ерөөсөө байгаа өөрсдийнхөө туулж явж байгаа амьдралаа ярьж байгаа бид бүхний үнэн төрх юм аа тэгээд харин энэ бүгдийг сонсож байгаа хүн та ямарваа нэгэн байдлаар одоо өнөөдрийн ярьж байгаа битэрийн түүх сэдв болох те одоо эхийн шарах за тэгээ аюул олон шархуудыг ярьж байгаа шүү дээ эхийн шарах эцгийн шарах зархны шарах хам арлын шарах гэдэг одоо бүр неймэд гэдэг шиг ингээд ярьж байгаа хэрвээ та бүхэн энийг сонсоод ингээд эмзэглэж ивэл ерөөсөө та өөртөө л үнэнч авах хэрэгтэй эмзэглэж ивэл энд ингээд танд ингээд нэг юм энд одоо юу яриад байгаа ингээд тэнд баг бухимдж ивэл энд реакц үзүүлж ивэл харин та тэр реакц тэр бухимдал тэр эмзэглэлээ харин бариад аваарай тэр ичхүүрээ бариад аваарай. Тэр чин таны шарх сууж яадаг шүү. Яагаад гэхээр ерөөсөө л яг эн чин амьдралын чин ингээд таны энэ дээр чин яр гараад шархацсан байдаг та. Та тэр шархтай хүндүртэй юм дээр дардаа өвдөн те. Яг тэрнтэй адилхан энэ сэтгэлийн шарх гэдэг юм чин таны байгаа шархсан юм дээр дарж ивэл тэр сэдвийг чин танд тоож хийж ивэл хурж ивэл өвддгийн шүү. Энд реакц үзүүлдэг шүү. Тэгэхээр тэр зүйлээ бариад аваарай. Би та нарт юу арга зааж өгч шүү. Тэгээд тийм шаргатай гэдгийг мэдсэн болоо тэрнийгээ хүлээн зөвшөөрөөд мэрэгжлийн хүнээс зөвлөгөө аваарай. Тэгээд баско коуч минь хэллээ нөгөө бид бүхэн чинь хүмүүсээс тусламж авч чаддаггүй хүмүүс юм байлээ шүү дээ. Үгүй ээ яагаад болохгүй гэж надад асуудал байна туслаад өгөөч гэх юм бол гараа сунгах хүмүүс өндөө байдаг тий. Дээрээс нь мэрэгжлийн хүмүүстэй ханднаа гэдэг нь таныг энэ асуудлыг чинь хурдан дүргэн шийдээд их болцоог олгодог юм шүү гэж хэлмээр байна. Тэгээ баско коучтой маш их баярлалаа. Үнэхээр сайхан лайв боллоо. Тэгээ чамдаа хамгийн сайхан бүхний хүсэн өрөө. Тэгээд дараагийнхын ажил үйлдэл өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд сайхан амраарай. Баяртай баско коуч. За баяртай сайхан амраарай.